За би бэлтрэн ийм гоё одоо намхаа төрж гэд хүний талаар сошиалд ганц хоёр өдөр залуучууд их бичиж байна л да. Нас нь хэдийнэ даалгарсан ч гэсэн яг л эдэр залуу насныхан шиг би бэлтэртээ гойд анхаардаг. Энэ хүн хүмүүс нэлээд амсайтай байна. За би энэ хүнтэй хэдэн жилийн өмнө уулзаж сурвалжлага болт гэж байсан. Тухайн үед нас нь 70-тай байсан. Тэгэхээр одоо 75 76 та юу гэж бодож байна. Яг тэр өдөр бол мастер англиалда 3-т орж хүрэл медалийн эзэн болж байсан. Өөрөөсөө бүр 20 орчим дүү хүмүүстэй нэг тайзан дээр зогссон шүү. Яг тэр мөчид би позо барьж яхад нь намхаа төрж байгаа ингээл одоо маш олон өөрөөсөө дүү хүмүүстэй зэрэгцээлтэй позо барьж яхад нь ямар их төсвөр төвчээр вэ, ямар их хөдөлмөр вэ гэдэг юм цээж оволцоод их баярлаж бахархаад одоо юм баярын нулимс урсгах гэдээсэн. Тэгээд энэ хүнийг хараад би их урам зориг авсан, өөрөөсөө хитсэн. Яг тэрэн шиг өнөөдөр намхаа төрж байгаагаас олон залуус үлгэр жишээ авч байгаа бах. Зарим хүмүүс юун өвөө. Та мундаг байна, та бүр залуу байна. Мундаг залуу байна шүү. Ийм сайхан хөдөрж ирэг бие авч явж байгаа залуу танд баяр хүргэе гэж бичсэн сэтгэл их гой санагдсан. Тэгээд намхаа төрж байгаа power lifting-ээр бас хичээлэлдэг. 10-аад хичээлж байгаа. Олон улсын хэмжээний мастер. Энэ гэр бүлээс бүр Монгол улсын гавьяа тамирчинч төрсөн. Мөр хүүхэд тацаа нэр нь өвөөсөө бүгдээр үлгэр дүрэлэл авдаг. Улсын бол олон улсын одоо томоохон тэмцээнүүдэд ордог ийм гэр бүлэрээ ийм мундаг хүмүүс байна.